За хөрх өдөр суугтаа тавтаа морил 2025 оны 9 сарын 3-ны орой мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр та бүхэндээ ямар домог ярьж өгөх вэ гэхээр бас л нэгэн сонирхолтой уулын тухай домгийг ярьж өгөхөөр бэлтлээ. За энэ нь болохоор Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын нутагт орших гайхамшигт мар зуул болон нутгийн ард олон үе дамжин хадгалж ирсэн домог сонирхолтой баримтыг хүргэхээр бэлдсэн гэж та бүхэн манаас ойлгож болох нэ. За эхлээд болохоор мар зоолын тухай та бүхэндээ бас товчхон мэдээлэл өгье. Энэ бол нь болохоор 3000 гаруй метрийн өндөр булуу царам 20-гоороо модоор хүрээлэгдсэн олон нуур цөөрөмтэй мөн халуун аршаан эми ургамал илбэгтэй ийм газар юм байна. За энэ уулыг нутгийн ард олон үе дамжин хайрлан дахин шүтэж ирсэн тул олон сайхан домог түүхийг бол үлдээсэн. За өдгөө нутгийнхан уг уулыг зөвхөн байгалийн өв төдийгүй сүнслэг түүхэн ач холбогдолтой газраа гэж үздэг юм байна. За тэгэхээр ерөнхийдөө бол 3000 гаруй метр гэхээр бас нэлээд өндөр ийм уул байгааз. Тэгээд модоор хүрээлэгдсэн. Тэгээд халуун аршаа эми ургамал илбэгтэй ийм сайхан Завхан аймгийн бас нэг үзэсгэлэнт газруудын нэг юм байна. Хамгийн ихний домог нь болохоор мар зуулыг яагаад дахиж эхэлсэн тухай домгийг та бүхэндээ хүргэе. За эрт цагт хожуулын голд очрын дуган гэж байжээ. Тэнд жамсран зайсан хэмээх лам сууж байхад Пунцэг 100 хэмээх хийдээс нэгэн лам морилон иржээ. Тэр лам манай хийдийг мар зуулын савдаг харж байдаг тул энэ уултаа танилцахаар ирлээ гэж хэлсэн гэдэг. Ингээд жамсран зайсан лам гीчний дагуулan мар зуулаа танилцуулжээ. Тэр лам уулын савдаг нь улаан зүстэй эмэгтэй улаан морьтой гэж ярьж уулын онцлогийг ийм тайлбарласан гэдэг. Илгэнд нь бадам хундаг нуур, доод талд нь охий гурван нуур, 7 тахил нанчтын аршаан, ховор эми ургамал, 100 хүнхэл нуур, эми манхаг, шөрөмсөн чулуу ихтэй сүрлэг хад, хайрлаж хамгаалбал хамагт тустай, хүндэтгэж тахвал хүслийг биелүүлнэ хэмээн тэр лам сургасан гэдэг. Түүний зохиосон энэхүү Марзын сан хэмээх номыг өнөө хүртэл нутгийн ард олон хүндэтгэн хадгалсаар иржээ гэж домгуулсан байна. Зарим нь бол мар зуулын эзэн лос савдаг нь болохоор эмэгтэй хүн байдаг. Улаан морьтой, улаан дээлтэй ийм эмэгтэй хүн байдгаа. Тэгээд энэ уулыг нутгийн ард олон дахин хайрлан шүтэх юм бол нутгийн ард олонны амьдрал ахуй дээшлэн гэсэн ийм утга санааг бол илэрхийлсэн юм байна гэж ойлголоо. Дараагийнх нь болохоор энэ уултай холбоотой гизэг нуурын бухны тухай бас нэг домог байдаг юм байна. За энэ домог нь болохоор өвгөн эмгэн хоёр мар зуулын ард орших гизэг нуурын хөвөөнд амьдардаг байжээ. Тэд өргөмөл хөө пүрв цогттой цөөн хідэн малаас өөр хөрөнгөгүй ядуу айл байв. Үнэгээ айлын буханд гаргадаг байтал нэгэн зуны шөнө хашаанд нь нэг том бух орж ирж гин. Тэр бух гинэт нуурын зүг давхиж ороход ус нь оргилж ихэд дүүрээд дараа нь буцаад хэвэндээ орсон гэдэг. Үүнээс хойш тэр айлын үхэр улам моширч бор үхрийн сүрэгтэй олжээ. Пүрв цогт бусдад өглөгч тусч зангаараа үхрээсээ ядарсан хүмүүст бэлгэлдэг байсан тул ард олон түүнийг сайшаан дурсдаг байлаа. Нутгийнхан ч гизэг нуурын бухны ач буйнаар энэ айл малтай болсон гэж домоглон ярьдаг байжээ. Мөн нэгэн ихтгэл үнэмшил байсан нь хэрвээ гизэг нуурын ирэг дээр үхрийн бас үзэгдвэл харсан айлын мал өснөө гэж бас нутгийнхан итгэдэг байсан гэсэн юм домог байна. За ерөнхийдөө бол мар зуул дахин шүтэх болсон тухай домгийг хүргэсэн бол энэ удаагийн домог нь болохоор мар зуулын ард болохоор гизэг нуур гэж байдаг юм байна. Тэгэхээр энэ нууртай холбоотой бас сонирхолтой домгийг та бүхэндээ хүргэлээ. За тэгвэл марз гэд тэгэхээр ерөнхийдөө та хэдийг ямар утгатай үг гэж бодогдож байна. Марз гэдэг үгнийх нь нутгийг бас тайлбарлаад өгье гэж бодлоо. Марз гэдэг үг нь бол ерөнхийдөө монгол хэлний хуучны хэллэгт хид хідэн утгатай хэрэглэгддэг юм байна. За түүхэн сурвалж аман уламжлалт болохоор дараах байдлаар тайлбарласан байдаг юм байна. За эртний түрэг монгол гаралтай үг юм байна. За марз гэдэг нь болохоор нууцлаг, онцгой, догшин газар гэсэн утгаар бол хэрэглэгддэг байсан юм байна. За зарим нутагт уулын нэрэнд хавсардаг нь тухайн уулыг эд шидтэй онцгой гэж үзсний илэрлээ гэсэн байна. За мөн болохоор төвд санскрит гаралтай холболт нь болохоор мар гэдэг нь улаан, за зэ гэдэг нь болохоор газрыг илтгэж нийлээд улаан газар улаан уул гэх санааг бас гаргадаг гэж тайлбарладаг юм байна. Аман домогт болохоор Завхан аймгийн мар зуулыг хүмүүс сүлт хиймэртэй өнгө тэнгэрийн уул гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ нэрний утган дээр болохоор дараагийн нөгөө ярих хачир мэдээ маань болохоор бас яг энэ нэрний утгатай утганаас нэлийн холбогдох учраас та бүхэн маань бас яг энэ хэсгийг сайн сонсоод ойлгоод аваарай. Энд болохоор нууцлаг, онцгой, догшин газар гэсэн утгаар хэрэгэлдэг гэж бас ярьж байсан шүү дээ. За тэгэхээр яг энэнтэй яагаад ингэж
холбож ярих вэ гэхээр ерөнхийдөө нөгөө 1993 онд болохоор яг энэ Марз ууланд бас нэг онгоц осолдож исэн юм харамсалтай яриаг гарч ирсэн шүү дээ. Энэ уулыг болохоор бас догшин газар гэж бас нэрлсэн нас энэтэй холбоотой байж болох юм шиг санагдсан байхгүй. Энэ онгоцны осол нь болохоор ерөнхийдөө бол марж байгаа бах тийм ээ. За 1993 оны 4 сарын 23-ны өглөө одоо Мят компани одоо дугаартай онгоц Улаанбаатар үлгийн хотын чиглэлд нисээд тэгээ сургаалга болсон. За сүүлд болохоор 5 сарын 7-нд болохоор энэ уг онгоцыг Тосон Цэнгис сумаас урагш 74 км-ийн за Цахир сумаас цаашаа болохоор 60 орчим км. За Завхан Ар хангай аймгийн яг зааг дээрх Марз ууланд осолдсон одоо байдалтай олсон одоо ийм харамсалтай хэрэг гарсныг бол хүн болгон мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол нь болохоор яг нөгөө хоёр ийм аймгийн зааг дээр оршдгоороо бас давуу талтай. Тэгээд түрүүний нөгөө Марз гэдэг үгийг тайлбарлахад ерөөхдөө догшин газар, нууцлаг онцгой газар гэж бас тайлбарлаж байсан шүү дээ. Тэгээд бас нөгөө улаан газар гэж бас тайлбарлаж байсан. Энэ нэртэй нь бас ингэж холбож үзэх юм бол бас сонирхолтой байх болов гэж бодсон. Марз уулын талаар яг нөгөө геологийн нарийн судалгаа болохоор бас их тийм их байдаггүй юм байна. Гэхдээ яг энэ Марз уулыг хизээ үүссэн болоо гэж бас хайж үзсэн чинь ер нь бол нөгөө Завхан аймаг бүхэлдээ геологийн хувьд маш тийм өвөрмөц тогтцтой. За тэгэд Монгол орны хамгийн эртний бүрэлдсэн хэсэгт тооцогддог юм байна. Тэр бас сонирхолтой байгааз Завхан аймаг бол ерөнхийдөө бүхэлдээ Монгол орны хамгийн эртний бүрэлдсэн хэсэгт тооцогддог юм байна. Гаргасан одоо судалгаанд нь тулгуурлах юм бол Марз уулын үүсэл нь гэвэл 250-аас 540 сая жилийн өмнө одоо үүссэн байж магадгүй гэж үздэг юм байна. За Завхны уулархаг бүсийн ихэнх чулуулаг бол энэ үеийнх гэж судалгаагаар бол үзсэн юм байна. За энэ үед болохоор далай тэнгисийн оролд хуримтлагдсан одоо чулуулгууд хожим нь болохоор уул болон ингэж өргөгдсөн юм байна. Гэхдээ энэ үе нь болохоор 250-аас 540 сая жилийн өмнө гэсэн үг. 65-аас 250 сая жилийн өмнө болохоор за твийн хөдөлгөөн одоо тектоникийн хүчний нөлөөгөөр уулс дээшээ өргөгдөж одоогийн хэлбэрээ аажмаар болсон. За 65 сая жилийн өмнөөс одоо хүртэл болохоор сүүлийн хэдэн сая жилд уулын өнөөгийн өнцөг болон ихц цавчим хад бэл хэсгийн элсэрхэг хөндийг хэлбэрцсэн гэж үздэг юм байна. Тэгэхээр бас л нэлээд эртний одоо үүссэн уулын тоонд бас орж байгааз. Тэгэхээр ерөнхийдөө бол Марз уул нь ойролцоогоор 250-аас 500 сая жилийн өмнө үүсэж эхэлсэн. Харин одоогийн дүр төрхөө болохоор сүүлийн хэдэн сая жилд бүрэлдүүлсэн байх магадлал өндрөө гэж үздэг юм байна. Тэгэхээр яг одоо 65-аас 250 сая жилийн өмнө үүссэн гэж бол бас хэлж болохооргүй байгааз ер нь бол магадлал нь өндрөө гэсэн мэдээллийг бас олсон. За өнөөдрийн дугаараараа та бүхэндээ Завхан аймгийн одоо Тосон Цэнгис суманд орших Марз уулын тухай сонирхолтой 2 домог болон за тэгээд хачир мэдэн дээр нь бол бас хизээ яг үүссэн бэ? Марз одоо гэдэг үг нь яг ямар утгатай үг юм бэ гэдэг талаар та бүхэндээ бас товчхон мэдээлэл хүргэлээ. Гэхдээ надаа энэ өнөөдрийн бэлдсэн мэдээллүүдээс болохоор хамгийн их таалагдсан юм нь болохоор яг Марз гэдэг үгийг тайлбарласан хэсэг нь одоо илүү гоё санагдсан байхгүй юу. Тэр нэг онгоц осолдсон гэсэн мэдээллийг нь хараад тэгээд домог түүх хариунтай бас ярихад сонирхолтой одоо ийм сэдв байх байхаа гэж бодоод ингээс тэгээд судлаж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь бас л одоо домгууд нь ч гэсэн сонирхолтой тэгээд хачир мэдээнүүд нь ч гэсэн бас сонирхолтой юм гоё газрыг бол олсон. За тэгэхээр яг нөгөө Марз гэдэг үгийн утга нь болохоор бас надад нэлээд сонирхолтой санагдсан. Улаан уул за эсвэл бол нөгөө догшин газар ч гэдэг юм тийм утгаар тайлбарлагдчихсэн шүү дээ. Тэгэхээр бас энэ ууланд онгоц осолцсон юм харамсалтай хэрэг гарсан гэхээр юм болгоо ерөнхийдөө нөгөө холбоо хамааралтай учиртай гэдэг нь бас үнэн үг юм байна да гэж би бас бодож исэн. За тэгээд өнөөдрийн одоо дугаартаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. За энэ мэтчлэн илүү олон сонирхолтой домгууд сонсхийг хүсэх юм бол манай хөөрхөн өдрөөс увагт нэгдээрээ. За тэгээд Марз уулын тухай өөр илүү одоо сонирхолтой домгууд мэддэг бол та бүхэн маань бас бидэнд хуваалцаарай гэж хэлмээр байна. Ингээд манай сувг дөнгөж нэгдэд удаагүй байгаа сувг болохоор та бүхэн маань бас манай сувгт нэгдээд намайг дэмжиж өгөөрэй. Ингээд өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар ирэх уулзлаа. Түр баяртай.